Сайн байцгаана уу мөнгөлнөөс огта тавтай морил та бүхэндээ Сайран гэс киноныхоо хамгийн сүүлийн ангиуд буюу төгсгөлийн парт 6-гаа ярьж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд кинондоо орохоос өмнө бүгдээрээ лайк болон сабскрайба битгий мартаарай. Хин нэгэн нууц өрөөлөө орж ирж байгааг дуулсан Хан Соло маш хурдан нуугдана. Харин Азар үүсээг мөрдөж Хан Солог хайн яаран тэндээс түүнийг бушуухан гаргана. Яг энэ үед нь босс эзэгтэй яаран өрөөлөгөө орж ирэх ба тэр хоёрыг анзааралгүй. Нууц өрөөлөгөө яваад орно. Нууц өрөөнд нь хинж байхгүй байсанд босс эзэгтэй юу ч анзааралгүй. За алдаа заасан бололтой гэд өнгөрнө. Хан Соло үүсээг мөрдөгч хоёр амжилттай галерейгаас гарна. Хан Соло үүсээг мөрдөгчөд хандан босс эзэгтэйгийн нууц өрөөнд дотор алдагдсан бүх зургнууд байна лээ гэж хэлнэ. Маргааш нь Хан Сологийн хамгийн сүүлийн дуудлага худалдаа. Энэхүү дуудлага худалдаан дээр нэлээд томоохон хүмүүс ирсэн байх ба хүн болгон сэтгэл хангалуун сууж байдаг. Дуудлага худалдааны хамгийн сүүлийн зураг гарч ирэх үед Хан Соло уучлаарай би энэ зургийг зарж чадахгүй. Учир нь энэ зураг хуурамч зураг. Яагаад вэ гэвэл энэхүү галерейн босс эзэгтэй өргөж зургнуудыг хуурамчаар хийж мөнгө угааж өөртөө ашиг олж ирдэг байсан. Би хэрхэн яаж энэ зургийг хуурамч гэдгийг та нарт тайлбарлаж өгье гэд нэгэнгүй тайлбарлана. Харин энэ үед нь үүсээг мөрдөгч цагдаа нартай босс эзэгтэйгийн нууц өрөөлөө нь явж байдаг. Харин хүн болгон л энэ зургийг хуурамч гэдгийг сонсон үнэхээр их гайхна. Хан Соло жинхэнэ зургнууд босс эзэгтэйгийн нууц өрөөнд дотор байсан гэд нотлох баримт болох бичлэгнүүдээ гаргаж ирнэ. Энэ бүхнийг харсан босс эзэгтэй үнэн дөрхөө харуулж улаан галзуу Хан Соло руу дайран би чамайг зүгээр өнгөрөөхгүй гэх үед цагдаа нар орж ирэн босс эзэгтэйг баривчилж авч явна. Цагдаа болон өөсөг мөрдөгчнөр тэрхүү нууц өрөөлөө орж ирэн бурхан минь баг галерей байштэй гээд бүр гайхацгаана. Харин босс эзэгтэй аимшигтай дүр төрхөн олон нийтэд ил болсон учраас юу ч хийж чадахгүй би чамайг зүгээр өнгөрөөхгүй гээд Хан Соло руу заналтаагаар хашгирна. Хан Соло нууц өрөөнд орж ирээд нөгөө гэр бүлийн зургийг харснаа энэ зургийн зураач нь бол миний аа байгаамаа гин өөсөг мөрдөгч үүнийг нь мэдээд аль болох гэр бүлдэн зургнуудыг хариуцуулж өгөхийг хичээнэ гин. Харин энэ дунд нь нэгэн зургийг багалжсан байх ба тэрхүү зургийг харсан хамгийн сүүлд Биг Жумбомын Хан Солоод өвлүүлж өгсөн зураг байдаг. Харин өөсөг мөрдөгч утасныхаа нэгэн байшаал тогтоогчийг хараад би яаралтай явах хэрэгтэй байдгийн. Харин Хан Соло түүнийг явуулахгүй гэсэн боловч зүгээрээ битгий санаа зов. Би гяс явчаад ирээ гээл гарч гүн араас нь Хан Солооч гарна. Даатгалын лойвор хийж байсан нөгөө новшийн залуу хамаг юмаа баглаа зүхтэн. Тэрээр зураг хуурамчаар хийж байсан нөгөө газраа ярин шатхуун асгаад яг шатаах гэж байхад нэгэн дуу гарна. Хинбэ гэд эргээд харсан өөсөг мөрдөгч чи зүхтах гэж байна уу? Би чамайг хаашин ч явуулахгүй новш минь гэд нөгөө залууг нилээн зодно. Харин тэр залуу яасан дүүгийнхаа хойноос бүр шаналж өгөх гээд байна уу? Дүү чи бүр надтай гэрлий гэсэн гээд боддоо ахтаа саад болохыг хүсэхгүй байна гэсэн. Хөөхий чаваас ийм ахтай болохоор л тийм бахтаа гэж хэлээд бас л өөсөг мөрдөгчд нилээн гөвшүүлнэ. Нөгөө залуу чиний өгсөн дүү чин чамаас бож өгсөн. Чи олигтойхон ах байсан бол дүү чин тэгэж өгөхгүй байх байсан гэж өөсөг мөрдөгч яг нөгөө залууг зодоод алах гэж байхад нь Хан Соло цагдаа нартай амжиж орж ирнэ. Ашгүй цагдаа нар тэр новшийн залууг аваад явна. Харин өөсөг мөрдөгч дүү минь надаас олж өгсөн байна. Надаас олж дүү минь өгсөн байна штэ гэл Хан Солоод тэрүүлэн уйлна. Харин Хан Соло үгүй бүх юм чамаас болоогүй. Чи хамгийн сайнаараа л хичээсэн. Чиний буруу биш. Чиний буруу огт байхгүй гэж түүнийг тайвшруулна. Цагдаагийн хэлцээр нөгөө новшийн залуу дуугүй байх хэрхээ эдлээд сууж байдаг. Энэ үед нь цагдаагийн ахлах орж ирснэ. Өөсөг мөрдөгчийн дүүгийнх нь хавц сэргийг оруулж ирснэ. Би энэ хэргийг аагталж чадахгүй байсан. Яг үннээр нь хэл. Чи үнэхээр энэ хэргийг хийсэн юм уу новш минь? Яг одоо хэрэгээ хүлээ гээд нөгөө залуу руу хашгирна. Хан Соло бахан зэргийн хүнс авчран өөсөг мөрдөгчийн гэрт нь өөсөг мөрдөгч юу хийх гэж байгаа юм? Би чамд туслах уу гэхэд Хан Соло үгүй би хоол тийм сайн хийдэггүй. Гэхдээ чамд зутан хийгээд өгч чаднаа. Чи зүгээр л санаа зовлтгүй өрөөндөө амарч бай гэснэ. Нэх хөөрхөн сэтгэлээрээ YouTube-ээс зутан яаж хийх зааврыг харж байгаад зутан хийчихдэг. Өөсөг мөрдөгч тэр хоёр хамтдаа хоолоо идэх ба Хан Соло одоогийн чиний нөхцөл байдалд хамгийн их юм болох зүйл хоол. Тиймээс чи сайн хоолоо идээрэй. Чи өмнө нь надад хэлж байсан битгий зогт намайг битгий дүүлэх миний хажууд байж намайг түшиж намайг хамгаалаа гэсэн. Би энэ үгийг чинь нэлээд бодсны эцэст тиймээ хоёулаа хамтдаа байж энэ бүхний ард гарах юм шиг байна. Тиймээс би чамайг хамгаалж чамайг өөрөөсөө түлхэхгүй байгаар шийдлээ гин.
Босс эзэгтэй байцаалтын өрөө дотор эрэгтэй мөрдөгч энийг хардаа босс эзэгтэй болон нас барсан Юнжи хоёрын хоорондоо чадалж байсан мессенжер гэхдээ нэлээд сэжигтэй байна. Босс эзэгтэйг ийм зургийн ловер хийдэг байсныг Юнжи мэддэг байж нуусныхаа хариунд Хан Сологийн ажлын байрыг түүнээс хүсэж харин босс эзэгтэй түүнд итгэж чадахгүй болохоор түүнийг алсан байж болох уу? Энэ алгын нэлээд том шалтгаан байж болох уу гэж хоорондоо ярилцсан. Босс эзэгтэй байцаалтын цаг харин тэрээр дуугүй байх эрхээ эдлээд чив чимээгүй. Хажууд нь өмгөөлөгч нь хүнийг өмгөөлж байгаа үг нь тийм ээ манай босс эзэгтэй тэр зургуудыг зүгээр л хамгаалж байсан. Энэ бол эрсдлийг тооцсон хамгаалалт. Энэ бол үнэтэй зургнууд. Тиймээс үнэтэй зургнуудыг хамгаалах нь бидний үүрэг гэх мэтлэн зүйл ярьж байдаг. Хан Солог ажил дээрээ ирсэн гүйцэтгэх захирал бүр зүгээр байж чадахгүй. Яасан Хан Соло чи бүр ирэх мэдл тэгж их шунаа юу? Босс эзэгтэйг зайлуулчаад түүний албан тушаалд суухыг хүсэж гинүү гэсэн Хан Соло. Би ч хамшиг биш зүгээр замаас хоолт гээд л явна. Хан Солог офис руу ороод ирсэн ажилчид нь нэлээд ажилд аргачихсан сууж идэг. Учир нь босс эзэгтэйгийн нэлээд дуулан шуугантай хэрэгээс болоод хамтарч ажилладаг хүмүүсүүд нь гэрээгээ цуцлая гэд ар араасаа залхаж байдаг. Эмэгтэй мөрдөгч өөсөө мөрдөгчөд хандан би чамайг л Хан Соло чин сэтгэлээсээ ханддаг юм баг гэж бодсон. Хан Соло ч гэсэн чамд чин сэтгэлээсээ ханддаг юм мэлээ. Харахад үнэхээр сонирн байсан шүү. Гэхдээ энэ хэрэг дээр надад нэг хүн сэжигтэй байгаа. Зурагчин залуу. Тэр өөрийгөө ямар ч хэрэгт хамааралгүй гэдгээ баталж чадсан л да. Гэхдээ л надад тэр нь үнэхээр сонирн байна гэхэд өөсөө мөрдөгч надад тэр нотлох баримтыг өгчөөч гэд гуугаад авчихдаг. Хан Соло зурагчин залуутай хамт баарнд суужих ба. Тийм ээ энэ бүгдийг би өөсөө мөрдөгчтэй хамтарч хийсэн. Босс эзэгтэйгийн зан авирыг чи мэдэж байгаа штэ. Нилийн хатуу чан хүн. Тиймээс надад сэрэмж илүүдэхгүй гэж бодсон. Тэр хүнээс өшөөгөө авах боломж маань ашгүй нэг юм олдлоо гин. Харин зурагчин залуу эртхэн надаа хэлэхгүй дээ. Чиний хүссэн болгон биелэх болно л гин. Маргааш нь босс эзэгтэй гараад ирчихсэн маш ууртай галерей дотроо алхаж байна. Үүнийг нь Хан Соло ахлахын туслах нь хараад шууд л яаран Хан Соло дээр очин босс эзэгтэй судлагдаад гараад ирчихсэн байна. Таныг дуудуулж байна гэж хэлнэ. Яа харахгүй босс эзэгтэй батлан даалтаар буюу эрүүл мэндийн асуудлаар суллагчсан гэдг нь ойлгомжтой болно. Хан Соло босс эзэгтэй дээр очин та одоо гараад ирсэн ч гэсэн танд найдлага байхгүй. Угаасаа та ингээд дуусаж байгаа хүн гэсэн босс эзэгтэй мөчөөгөө өгөхгүй. Чи өөрийгөө хэн гэж бодов? Тэжээс нь нохоо эзнийгээ хацнаа гэж. Үнэхээр инээдтэй юм а. Би чамайг аварсан хүн гэж байна. Би чамайг хажуудаа байлгасан. Энэ олон жил би л чамайг харж хандсан гэхэд Хан Соло намайг тэр өдөр аврах хэрэггүй байсан та. Та намайг тэнд нь өхүүлсэн бол өнөөдөр таны ээлж ирэхгүй байх байсан. Өөртөө анхаарал хандуул гэд явна. Хан Соло гарсны дараа босс эзэгтэй хэн нэгэн рүү залгаад тэр даатгалын ажилтан залуу удахгүй суллагдах болно. Түүнийг яг одоо зохицуулах. Үгүй гэвэл би чиний өглөөс ч илүү айдаг нууцаа чинь тэр эмэгтэйд хилчгэн шүү гэж уцаад аслана. Дараа нь босс эзэгтэй өөрийнхөө өрөөний шалан доороос бүртгэлийн дэвтэр гаргаж ирээд сөөжүүгээ ун өрөөнд дотроо алхана. Харин хэн нэгэн түүний тавьсан хөгжмийг чангаж байгаа харагдана. Өөсөө мөрдөгч Бэг Жуммамын нас бардаг өдөр зурагчин залуугийн нутагт нь байдаг ховын студийнх нь гадаах киналтын камерыг үзэж байдаг. Түүн дээр нь хитрхи төгс байна. Яагаад ийм сэжигтэй байгаа юм болоо гэд гайхаад сууж байдаг. Маргааш нь Хан Соло ажил дээрээ ирээд лифт хүлээгээ зогсож байхад нь зурагчин залуу ирнэ. Хан Соло ажилласаа гарах гэж байгаа. Харагдах өргөдлөө босс эзэгтэйд одоо өгөх болно гэхэд зурагчин залуу хамт гарыг. Надад ч гэсэн хэлэх зүйл байна гэд тэд хамтдаа дээшээ гарна. Босс эзэгтэйгийн өрөө рүү ороход бүх зүйл нэг л сэжигтэй. Түүний тавьсан хөгжим нь унтраагүй. Харин өрөө нэмэх замраагүй. Хин нэг нь ухаж тонгочсон юм шиг байдаг. Хан Соло сэжиглэн нуус өрөөлөө нь яваад ороход айл хизээний босс эзэгтэй амиа хорлцсон өөрийгөө боочгсон байдаг. Үүнийг харсан Хан Соло маш их зочирдон үнэхээр хайна. Цагдаа нар тэр доор нь ирээд амиа хорлолт гэж үү? Үнэхээр нууцлаг өхөл байна. Энэ гэрээслийг харахад яах ч аргагүй амиа хорлолт л гэж үнэхээр байна л гин. Хан Соло хүүхэд байхдаа аав ээжтэйгээ хамт шатаж үхээгүй шалтгаан түүнийг галаас аварсан хүн бол босс эзэгтэй. Соло зөвхөн түүнээс өшөө авахыг л хүссэн. Түүний үхлийг биш, харин түүний үхлийг харчихсан учраас тэрээр гэртээ гутраа сууж байдаг. Харин энэ үед нь хонх дуурах ба гараад ирсэн өөсөө мөрдөгч түүнтэй ярилцах ба босс эзэгтэйгийн үхэл үнэхээр сэжигтэй байна. Түүний өрөөг нь хин нэгэн онгичиж ямар нэгэн зүйл хайсан бололтой. Мөн тэрээр хизээж компьютер дээр юм бичдэггүй. Үргэлж тэмдэглээ дэвтэр дээр бичдэг. Тэгэхээр энэ үнэхээр хачин байна. Хин нэгэн түүнийг хороосон байж магадгүй гэж хэлээд босох гэсэн санамсаргүй ууж байсан дарсаа хаглана. Тэрхүү дарс нь Юн Синжигийн үхэхээс өмнө Хан Солод өгөөрэй гэсэн дарс байдаг. Дарсны дотор талд нь Юн Синжи үг бичсэн байх ба. Соло би чамайг энэ захиаг унших өдөр битгий ирээсэй гэж хүсэж байна. Чиний талаар хин нэгнээс хачин зүйл сонссон. Түүндээ маш их эргэлзэж байна. Гэх мэтлэн хэргийн талаарх сэжвэрүүдийг биччихсэн байдаг. Үүнийг нь Хан Соло болон Үүсэг мөрдөгч хоёр олж харна.
Үүсэг мөрдөгч хаан Сологийн эцэг эхийг нь тухайн үедээ даатгаж авсан даатгалын ажилтан бол зурагчин залуугийн ээж байсан гэдгийг хэлнэ. Мөн Юнжи яагаад нас барсан бэ гэвэл алуурчны хэн байсан бэ гэдгийг мэдсэн бах. Үгүй бол тэр гэрч болсон бах. Тийм л учраас тэр алуусан байж магадгүй гэж ярилцсан. Харин хаан Соло надад шалгах зүйл байна гэхэд Үүсэг мөрдөгч гэсэн надад шалгах зүйл байна. Чи бид хоёр одооноос илүү их сэрэмжтэй байх хэрэгтэй гэд тэр хоёр бараг л алуурчин зурагчин залуу байж магадгүй гэд хоёулаа хоёр талд шалгахаар явцгаана. Үүсэг мөрдөгч бэгж өмом захирлын нас барсан цуслан дээр нь очин майпа хараад таймераа тавиад шууд л хурдаа нэмэн хөдлөнө. Харин хаан Соло зурагчин залуугийн өрөөлөө орж ирэн ажлынхан ширээг нь нилээн ухаж байгаад зөвхөн дотроос нь нэг дансны дэвтэр олно. Түүнийгээ бодож байснаа нээрэн галерейн босс эзэгтэйг ашиглаж байсан дансны дэвтэр байна гэдгийг санана. Энэ үед Үүсэг мөрдөгч таймераа тавьчихсан хурдаа нэмээд л явж байна. Харин хаан Соло нөгөө дансны дэвтрийг ухаад дотор талаас нь зурагчин залуугийн нэрийг олон яг тэр дэвтэр дээр нь юу бичсэн байгааг нь харан нилээн гайхна. Энэ үед Үүсэг мөрдөгч зурагчин залуугийн нутагт нь байдаг хувийн студ дээр нь ирнэ. Студийн гадаа ирэхэд ойролцоогоор 15 минут зарцуулсан байдаг. Үүсэг мөрдөгч бичлэгэн дээр зурагчин залууг түлхүүрээ хаан нуусан байгааг санан шууд л студ руу нь явж орно. Тэр дотор онцгийн зүйл байхгүй байсан хэдиж Бото студийнхэн зураг авдаг хулдаасныхан цаа талд нь хүндий байх ба тэр талаар нь яваад очсон ард талд нь бүхэл бүтэн өрөө байдаг. Тэр өрөөнд дотроо мотоцикл хадгалсан цаа талдаа гарах хаалгатай. Хаалгаар нь гараад арын хаалгатай гэдгийг ойлгоо зогсож байх үед хин нэгэн бууны сум цэнэглэн гайхаад эргээд харсан зурагчин залуу буу барьчихсан. Чи энд байх ёсгүй байсан. Эргээд хар гэд Үүсэг мөрдөгчийг эргэж харсан даруйд шууд түүний араас зохиод ухаан алдуулна. Энэ үед хаан Соло хэрэгтэн хинбэ гэдгийг бараг л мэдчихсэн нутаг руугаа явж байна. Үүсэг мөрдөгч рүү залгсан боловч түүний утсыг нь зурагчин залуу ундраачин. Үүсэг мөрдөгч сэрээд чи яах гэж байна намайг алах гэж байна уу гэхэд зурагчин залуу тийм ээ би бодож байна гин. Үүсэг мөрдөгч iWatch-аар шууд хаан Соло руу залгана. Тэгээд тэрээр зурагчин залуугаас яагаад Юнжиг алсан тухай асуухад зурагчин залуу тэр хэрэггүй зүйлд хошууд үрж явсан учраас угаасаа галерейд ажилладаг хүмүүс нэлээд гярхаа болчихсон байдгийн. Намайг Юнсэнжигийн үхэлд буруутай гэдгийг тэр шууд л гадралсан. Өөрөө хэрэггүй зүйлд хошуугаа дүрж яваад амь насаа алдсан азгүй хүүхэн л гэж хэлнэ. Үүнийг сонсон Үүсэг мөрдөгч тийм үү? Чи хаан Солод хайртай гэдэг сэтгэлээ илчиж чадахгүй болохоор л түүний хажууд байсан эрчүүдийг нэг нэгээр нь алаад байсан хэрэгүү гэхэд зурагчин залуу шууд урлан юу ч мэдгүй байж дуугүй бай. Тэр муу эмч гэж өөрийгөө нэрлсэн хөгийн новш өөрийгөө хаан Солод даатгуулчаад дараа нь түүнийг оролдож бэлгийн дур хүслээ хангаж гаж донтой мэдрэл муутай амтан байсан. Хаан Сологийн сэтгцэн өвчнийг ашиглаж өөртөө ашигтайгаар эргүүлж байсан тийм новшин амтныг би алхан зөв байсан. Угаасаа өөртөө тариа тарьж мансуурдаг тийм л азгүй амтан байсан. Түүнийг явуулсан нь харин ч ашигтай. Хаан Солод илүү амар байсан гин. Харин тэр Юнсэнжи хин хамаагүй хэлсэн хүний үгэнд итгэж толгоогоо угаалгасан азгүй новш. Тэгсэн хэрнээ сайхан хүүхэнд шунсан. Тэр зүгээр л даатгалын мөнгө болоод алга болчихсон хамаагүй дээр хаан Солод илүү дээр хаан Солод тиймэрхүү ирчүүд хэрэггүй. Би зүгээр л хаан Солог сайхан амьдруулахын тулд түүний эргэн тойронд байгаа түүнд шунсан хэрэггүй шаарилзнуудыг нэг нэгээр нь тасалсан төдий. Тэглэж тийм юмнууд даатгалын мөнгө болсон хамаагүй дээр байсан л гин. Үүнийг сонсон Үүсэг мөрдөгч чи юм уу новш чи өөрийгөө хаан Солод охирно гэж бодож байна уу? Энэ бүхэн хаан Солод хэрэгтэй байсан гэж бодож гинөө. Чи түүнийг илүү их зовлон унгаасан мэдүүл гин. Энэ бүхнийг хаан Соло уцаар сонсон хурдаа нэмнэ. Харин Үүсэг мөрдөгчийг нөгөө зурагчин залуучин далайн эрэг дээр авааччихсан өөрөө өсөр. Үгүй бол би чамайг буудна. Хойлоо эндээ чимээгүй хүн учраа олъё. Чи л өгчхүүл бүх юм дууслаа. Хаан Соло угаасаа надад итгэдэг. Бид дэндүү олон жилийг хамт туулсан. Чи биднийг мэдгүй байна гэд ярьж байх үед хаан Соло гүүжрэн зурагчин залууг энэ бүхнийгээ яг одоо зогсоо. Дэндүү хитрхи хол явчихлаа. Одоо үүнээс цааш би чамайг янз бүрийн зүйл хийхийг зөвшөөрөхгүй. Яг одоо бойл гэсэн боловч зурагчин залуу түүний үгийг тоодоггүй. Үүсэг мөрдөгч рүү буудна. Харин хаан Соло Үүсэг мөрдөгчийн урдуур нь амжин орж түүнийг хамгаална. Зурагчин залуу өөрийгөө хаан Солог буудсан гэдэгтээ итгэж чадахгүй шоконд орон зогсно. Энэ үед нь цагдаа нар амжиж ирнэ. Хаан Соло эмнэлэгт очин олон цагийн мэс засал хийлгэн эмч нь гарч ирэн амь нас нь аюулгүй одоо амраах хэрэгтэй зүрхнээс нь сум дэндүү ойрхон зөрлөө гэж хэлнэ. Зурагчин залуу цагдаагийн газар очижсэн шокноосоо гаралгүй юу ч хэлж чадахгүй сууна. Хагалгааны дараа Үүсэг мөрдөгч хаан Солог асарна. Харин хаан Соло тэр оройдоо ухаан орно. Маргааш өглөө нь Үүсэг мөрдөгч Солод хандан дахиж миний урдуур намайг хамгаалах гэж битгий өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулаарай. Би хоёр дахь удаага хайртай хүнээ алдаж чадахгүй. Үнэхээр аимшигтай байлаа гин.
Зурагчин залууг цайдаагийн газар очиод нэгч мэдүүлэг өгөөгүй тухай хэлэхэд Хан Соло би цайдаагийн газар очиж хэрэгээ хүлээх хэрэгтэй бололтой гэд тэд хамтдаа цайдаагийн газар очино. Солог харсан зурагчин залуу гайхахад эмэгтэй мөрдөгч тэр өөрийнхөө хэрэгийг хүлээхээр ирсэн. Энэ бүх хэргийн цаана тэр байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэхэд зурагчин залуу үгүй энэ хэрэгт Хан Соло ямар ч хамааралгүй би бүгдийг хийсэн би өөрөө хэрэгээ хүлээнэ гэж орилно. Зурагчин залуу байцаалтан дээр ээ суухыг Биг Жумбом гэдгийг би мэдсэн. Тэр угаасаа нэг талаараа инээдэг залуу байсан. Биг Жумбом ч ялгаагүй. Би тэр дарсан дотор нь самрын үрт сийчихсэн. Тэгээд л түүнийг Биг Жумбом гэдгийг мэдэн шууд л тэр орой түүнийг алхаар очсон. Тэр цуслангийнх нь байгаа байдлыг хараад миний бүр бие арцаасан гэдэл бод яах чаргагүй ээ суухуу байсан. Тэр гацыг аваад би түүний шууд л зүрхэнд нь зоож түүнийг алсаан л гэж хүлээн зөвшөөрнө. Мөн тэрээр Биг Жумбом буюу ээ суухыг аснаас гадна Юн Синжи, Юнжи мөн босс эзэгтэй эмч залуу хүртэл алсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Соло гэмлэгт байх үед нь баар ажилладаг найз нэрээд би үнэхээр зурагчин залууг тийм зүйл хийсэн гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ миний хамгийн гол хийх зүйл бол чамайг хасарч хамгаалах аа гэд Хан Соло сэтгэлийн дэм өгнө. Цагдаа нар зурагчин залууг босс эзэгтэйг алах шалтгаан байхгүй байхад ягаад түүнийг алсан бол үнэхээр сонио юм аа гэд гайхацгаана. Эмнэлэгт өөсөөг мөрдөгч Хан Солог асран усанд орсныхан дараа нь үсээ чинь би хатааж өгье анх удаа хийж байгаа ч гэсэн хичээнгүйлэн хийх болно гэдэл манай хоёр нээх өрхөн хоёр биентэйгээ хамт байгаадаа маш их баярлан би бинийгаа үнснэ. Зурагчин залуу өөрийнхөө ялыг аван шорон руу явна. Харин мөрдөгчийн ахлах гадаа зогсож байх үед ихнэр нь ирэн сүүлийн үед чиний царай үнэхээр онцгүй харагдаж байна. Өөрийгөө үүсэг мөрдөгчийн өмнө буруутай гэж бодоод байгаа хэрэгөө гэхэд цайдаагийн ахлах тийм ээ би тэр хүүхдийг бүхэл бүтэн 7 жилийн турш тамшиг амьдралаар амьдруулчихсан хүн шүү дээ л гин. Хан Соло эмнэлгээс гарan уусаг мөрдөгчтэй хамт түүний дүүгийн шарил дээр очино. Харин тэрээр түүнийг ганцаарангийн нүлдээн уусаг мөрдөгч дүүгээсээ ууршлаад гуйн ахан дүүгээ сайн хамгаалж чадаагүйд үнэхээр их уучлаарай миний дүү гэд уйлна. Зурагчин залуугийн дүү инхий Хан Сологийн гэрт нь ирснэ. Игчээ намайг бүх зүйл та буруутгаж байгаа байх. Гэхдээ намайг уучлаарай. Үнэхээр тань тэгж хандах ёсгүй байсан. Хизэнээс тань дургу болсноо ч мэдэхгүй байна. Ах л нэг л өдөр таныг гэдэл хардаг болчихсон. Тэр өдрөөс хойш би дургүй болчихсон. Цайдаагийн газар хүртэл би худлаа мэдүүлэг өгсөн. Юун Синжи ахын нас бардаг өдөр ахтай би хамт байгаагүй. Тэгсэн хэдий ч ах надад юу ч хэлээгүй гэд боддоо. Үнэхээр харамсалтай. Гэхдээ ах маань таныг ирж уулзаарай гэд гуйсан шүүл гэж дамжуулна. Хан Соло зурагчин залуу дээр очиж уулзна. Зурагчин залуу намайг үнэхээр их уучлаарай. Хизэнээс бүх зүйл буруугаар эргэснийг мэдэхгүй байна. Би тэр талаар нэлээд бодсон. Нэг л өдөр чи намайг хаварсан. Би тэр өдрөөс хойш амьдрахыг маш их хүсдэг болсон. Харин аавтайгаа нэг өдөр муудалцаж байгаад түүнийг түлхсэн чинь тэр санамсаргүй нас барчихсан. Гэхдээ би өөрийгөө буруугүй, санамсаргүй өвчгсөн гэдгийг хүмүүс дэлгэд хүн болгон итгэсэн. Ээж түүнийг даатгуулчихсан байсан. Тэгээд ээж шууд л эренгүүдээ даатгалынх нь мөнгийг аваад явчихсан. Би тэр үед л ойлгосон хүний өвхөл мөнгө болж болдгийм байна гэд. Харин ээж аав чинь өгдөг өдөр чи галаа асааж чадаагүй ухаан алдчихсан. Харин би араас чинь орж ирээд тэр галыг асаагаад чамайг авч гарсан. Би чамайг энэ олон жил буруу дурсамжаар өөрийгөө шаналгаж явсны чинь мэдсэн хэрнээ л хэлж чадаагүй. Энэ бол миний буруу. Гараад ирсэн босс эзэгтэй байсан. Босс эзэгтэй намайг энэ аимшигтай зүйлийг хийсэн гэдгийг мэдэж байсан учраас энэ олон жилийн турш намайг боошиг л ажилуулдаг байсан. Тиймээс би түүний хэлсэн зүйлээс гарч чаддгүй. Энэ олон жил тэр намайг л итгэсэн. Харин тэр өдөр тэр намайг сүрдүүлсэн. Бүх зүйлийг чамд хэлнэ гэсэн болохоор айсандаа би тэр эмэгтэйг алчихсан гэж хэлнэ. Үүнийг сонссон Хан Соло чи яагаад ийм болчихсон юм бэ? Би чамд үнэхээр их харамсаж байна. Хүн байгаагаараа байх шиг сайхан зүйл байхгүй. Дахиж намайг Хан Соло гэж битгий дуудаарай гэд гараад явна. Зурагчин залуу өөрийнхөө хийсэн бүхэндээ харамсаж байгаа бололтой өөрийгөө хөнөөнө. Цагдаагийн ахлах үүсээ мөрдөгчдөр ирэн энэ олон жил дүүгээ чинь үхэлд би буруутай. Үнэхээр их уучлаарай чамд итгээгүйд. Гэхдээ би дүүгээ чинь алсан тэр алуурчинд хуулийн хамгийн дээд хэмжээ буюу 15 жил өглөө. Надад эннээс өөр хийж чадах зүйл алгаа гин. Хэсэг хугацааны дараа Хан Соло гэртээ хоол хийж ин хоол хийх чадамж нь сайжирсан бололтой YouTube-ээс харахаа болцохож харин өөсөөг мөрдөж гэртээ орж ирэн би хүнс аваад ирсэн шүү гэдэл Хан Соло хоол амсаад гисэн ямар заван амттай юм бэ гэдэл Хан Соло чи хутгатай хүнтэй соёлтой хайрцаарай гэлдэгсэн өөсөөг мөрдөж за тоглосон юм а гэдэл тэр хоёр хамтдаа хоолоо идэцгэн хоолны ширээний ард өөсөөг мөрдөж сүүн бөгж гаргаж ирнэ үүнийг харсан Хан Соло
Уучлаарай би энэ бүгжийг чинь авч чадахгүй. Би өөрийгөө ийм жаргалтай байна гэж бодоагүй. Гэхдээ надад энэ маань хангалттай. Би гадагшаа явж сурыг гэж бодож байгаа. Хүүхдүүдийг зургаар амжилхийг хүсэж байна гэхэд үүнийг сонсон үсэг мөрдөгч шууд хан сологийн хуруунд бөгжөө зөөснэ. Хамаагүй тэгсэн ч гэсэн энэ чамд байжиг. Хизээч хамаагүй би бин дээрээ явж очиж болно. Эсвэл бол би ажилласаа чөлөө аваад хоёлаа хамт явъя л да. Байн хамтдаа байцгаая гин. Хан Соло ажил дээрээ сайрaan гэх хамгийн сүүлийн зургаа тайлбарлана. Энэ зураг бол өөрийнхөө дуу хоолойг илэрхийлэх гэж хичээж байгаа амьтны тухай. Харин түүний дуу хоолойг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь түүнийг буруу шааж, түүнийг дэндүү аимшигтай мэт харагдуулах гэж хичээж байгаа юм шиг санагддаг. Тиймээс та аль талд нь орохоо өөрөө мэдэрэй гэж тайлбарлана. Ийхүү Хан Соло ажилласаа гарan худалдааныхаа алхахыг өөрийнхөө туслахад дамжуулан та нарт илүү хэцүү байж магадгүй. Гэхдээ тэсэж үлдээрэй гэд ажилласаа гарна. Хан Солог тосож авч байгаа хүн бол үүсэг мөрдөгч түүний хайр, түүний ирээдүй байдаг. Түүнийгээ хараад л инээмсэглэн Хан Соло үүсэг мөрдөгч хоёр Хан Сологийн аавынхан зурсан гэр бүлийн зурагны урд хөтлөлцөө зогсох ба үүсэг мөрдөгч миний амьдралтай ертөнцид нэгэн эмэгтэйг шулам гэж бүгдээрээ жичлэн түүн рүү чулуу шидэж байсан. Гэхдээ тэр эмэгтэй шулам байгаагүй. Буруугаар ойлгогдсон жирийн л нэгэн эмэгтэй байсан. Та аль тал нь вэ? Шидүүлж байгаа тал нь уу? Шидэж байгаа тал нь уу? Гэхдээ энэ амьдралд хамгийн гол зүйл бол бие биенийгээ хайрлах. Энэ амьдралын хамгийн гол зүйл юу гэж бид хамтдаа байгаа нь гэж хэлж байгаагаар манай киноны хамгийн сүүлийн анги дуусаж байгаа юм. Та бүхэнд маань сайрaan гэс кино маань таалагдсан бол лайк, subscribe-а дараад мөнх лунаа сувгатайгаа хамтран ажиллахыг хүсэж байгаа хувь хүн болон байгууллага байвал манай сувгийн имэйл хаяг болон Instagram хаяг руу юм бичээрэй. Ингээд дараачихаа кино хүртэл төр баяртай.